Сайн уу залуусаа? Юу яцгаана? 21 аймаг цуврал бичлэгийнхаа 20 дахь дугаарыг хүрэхэд бэлэн боллоо. Өнөөдөр Өвөрхангай аймгийн талаар сонирхолтой мэдээлэл ярья. Манайхан лайк андарч, сабан дарж, коммент бичээрэй. За, туслан сууж таалан болгоно уу. Өвөрхангай аймаг нь 1931 онд байгуулагдсан. Нутаг дэвсгэрийн хэмжээ нь 63500 хавтгай дөрвөлжин км. Хүн амын тоон 117,000, харин малын тоотлого нь 4.5 сая толгой малтай аймаг байна. Нутгийн хойд хэсэгт Хангай нурууны салбар улс, өмнөд хэсгээр нь Алтай нурууны салбар улсаар нутаг дэвсгэр нь Хангай, Тал, Хээр, говийн бүсэд хуваагддаг. Өвөрхангай аймаг нь Улаанбаатар хотоос 430 км-ийн зайд оршдог. Монгол улсын газар зүйн хүйс төв цэг нь тус аймгийн бүрд сумын онгон хэмээх уулын өвөрт байдаг. Нутгийн хойд хэсэгт Хангай нурууны салбар улс, төв хэсгээр нь Хөндөй, Тал, өмнөд хэсгээр нь Алтай улсын салбар улс эсрэг Тал, Хээрийн нутагтай. Тус аймгийн нутаг газар зүйн 3 бүсийг хамрах тул байгалийн үлэмж баялагтай. Хангай нурууны Хятруун, Битүүт, Монгол Алтай нурууны Баг богд, Мянган Ямаат зэрэг далайн төвшнөөс дээш 2000-аас 3590 м өндөр төрөгдсөн сүрлэг улс нурууд оршдог. Мөн 24 м өндөрөөс бух Орхон голын улаан цутгалан далайн түвшнээс дээш 2500 м өндөрт орших байгалийн өрмөс тогтод бүхий үзэсгэлэнт хүйсийн 8 нуур болон Тамчин ёол хад зэрэг сонин сайхнаараа гайхагдсан газар нь тус аймагт олон байдаг. Арвай, Хээр, Шагж, Долоод, Хонгор, 30 усын тал болон Орхны Хөндөй зэрэг тэгш сайхан уудам талууд их бий. Өвөрхангай аймгийн хойд хэсэг нь Хангай нурууны өврийн ууларх, өмнөд хэсэг нь Тал, Хөндөй бөгөөд Баг богд, Арц богдын уулууд оршдог. Нутгийн төв ба зүүн хойд хэсгээр эртний төмөрлөгийн эртний элсэн чулуу, Занар, баруун урд хэсгээр нь дээд цэрдийн галбын хурдас их тархжээ. Энэ аймагт Баян-Тэгийн нүүрсний орд болон барилгын материалууд их бий. Өвөрхангай аймгийн нутгаар Орхон, Ойнг, Таац, Ар агуй зэрэг том голууд урсах бөгөөд улаан цутгалан 8 нуур, Таацын цагаан нуур зэрэг нууруудтай Хужиртын, Могоод, Хятруун, Хүрэмтийн, Таац, Мөстийн, Хүрэн хад, Хорхой түрүү, Тагчин гихчлэн аршаан ус олон бий. Энэ аймгийн геологи хайгуулгын судалгаанаас харуул ашигт малтмалээс нөөцөөс нь ярил тус аймгийн нутгийн сул шорон алтны 4 орд, ховор металлын 9, өнгөт болон холимог металлын 4, төмрийн 2, эрдэс будгийн 4, барилгын материалын 12, давсны 1 орд илрээд байна. Тус аймгийн амтан ургамлын талаар ярил аймгийн нутгийн хойд хэсэгт уулын хар шорон хөрс, зүүн хэсгэрийн Хээрийн хөрс, өмнөд захаар нь говийн саарал хөрс, элсэнцэр хөрс тархжээ. Нутгийн хойд хэсэгт Хангай их хөвч тайг, зүүн хэсгэрийн Хээрийн бүсийн, өмнөд хэсгээр нь говийн урмал тархсан. Энэ аймгийн нутагт ой тайгаас эхлээд говийн ховор амьтад амьдрнаа. Хангайд буг, бор гөрөөс, Тал, Хээрт нь өнөг чон, Хярс, Мануул, говьд нь Аргал янгар, Цагаан зэр, Харс улт, Хойлог зэрэг амьтад элбэгтэй. Дэлхийн улаан номд бичигдсэн дархан цаацд хулан болон ирүсч энэ байдаг. Өвөрхангай аймаг нь манай орны хамгийн олон малтай аймгийн нэг юм. Нутгийн хойд хэсгээр газар тариалан хөгжүүлсэн барилгын материал, хүнсний үйлдвэрүүд бас бий. Тус аймаг нь эрчим хүч, зам тээвэр, харилцаа холбоо зэрэг дэд үтсэнд харьцангуй сайн хөгжсөн. Арвай, Хээр, Улаанбаатар, Хор хорин гэх газар нь одоо хатуу учиртай автозамаар холбогдсон. Энэ аймагт улсын үйлдвэрийн газар 3, төрийн өмчт үйлдвэрийн газар 4, хувьцаат компани 18, хязгаарлагдсан бол хариуцлагатай компани 130, нөхөрлөлт 46, хошоо 40, хуваарь бизнес аж ахуй эрхэлдэг 62 байгууллага байдаг. Өвөрхангай аймаг нь жилдээ 36,000 тонн гурил үйлдвэрлэх хүчин чадалтай, хар хорны гурил тэжээлийн үйлдвэр, 150,000 тонн нүүрс гаргах хүчин чадалтай Баян-Тэгийн нүүрсний урхай ажилладаг. Энэ аймагт шинжлэх ухаан технологийн сургуулийн Өвөрхангай аймаг дахь салбар технологийн сургууль, мөн Өвөрхангай аймгийн политехникийн коллеж, ерөнхий боловсролын 30 гаруй сургууль үйл ажиллагаа болж байна. Энэ аймагт сүүлийн жилүүдэд аялал жуулчлал бол эрчимтэй сайн хөгжиж байгаа. За энэ талаар нэг жоох ярив. Өвөрхангай аймаг нь байгалийн үзэсгэлэнт газар, зам харилцааны өргөн боломжийг түшиглэн байгуулсан улсын хэмжээнд томоохон тооцогдох хужирт сумын амралт, Ришан сувилийн газар,
Баянгол, Хар хорон гэх мэт олон жуулчны баазууд ажилуулдаг. Түүнчлэн түүх дурсгалын газар хамгийн том зохицол болох Эрдэнэзүү хийд археологийн экспедицүүдийн малтаж гаргасан Монголын эзэнт гүрний эртний нийслэл Хар хурам хотын тойр зэрэг нь Өвөр хангай аймагт их алдартай байдаг. Өвөр хангай аймгийн заавал очиж үзэх ёстой үзэсгэлэнт газруудын талаар яриа. Нэгдүгээрт Улаан Цутгалангийн хүрхрээ. Бат үлзий сумын нутагт Орхон голын баруун биед Цутгаг Улаан гол дүүссэн 20 гаруй метр өндрөөс буух 10 орчим метр өргөн хүрхрээг Улаан Цутгалангийн хүрхрээ гэх бөгөөд зуны дэлгэр цагт гадаад дотоодын аялагч жуулчдын очихыг хүсдэг хамгийн үзэсгэлэнтэй газрын нэг юм аа. Орхон гол нь Гетрооны нуруунаас Хар хорин сум хүртэл 130 км газарт Галтуулын хөрмөн чулуунууд урсдаг. Дөрөвдөгч галын үед хангай нуруунаас их авах цагаан газар голын ихэнд Галтуул дэлбэрэн оргилж түүний халуун хайлмаг бодсон орхны хүндэд уруудан урсаж хэдэн 10 км цуцгаан хөрмөн чулуун хучлаг үүсгэжээ. Тэр хөрмөн чулуун хучлагыг Орхон гол хөрөөдөж урсаас таслан өнөөгийн хавцлыг үүсгэн ажээ. Улаан Цутгалангийн хүрхийг төршлөн 20 гаруй жуулчны бааз үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд халуун хүйтэн ус боловсон бие засах газар Европ Монгол хоолоор үйлчж байна. Хоёрдугаарт Хүйсийн 8 нуур. Уянга сумаас баруун хойш зүгт 45 км-ийн зайд үзэсгэлэнт сайхан хангай нуурны дунд Галтуулын дэлбэрэлт суултын дунд үүссэн цэнхэр хэлбэрийн хөнгөр газарт орших гайхамшигт сайхан 8 нуур бий. Эдгээр нууруудыг Ширээд халиут, Бугат, Хаяа, Дөрөө, Онон, Хүйс, Баян уул гэх бөгөөд далайн түвшнээс дээш 2700-аас 3160 метрийн өндөрт өргөцсөн байдаг. Нуурууд хоорондоо 500 метрээс 3 км хүртэлх зайтай оршдог. Хамгийн том нь Ширээд нуур юм аа. Хүйсийн 8 нуурыг 7491.3 мянган га талбай хуш мод шинс зэрэг шилмөстэй ажилдаг бөгөөд урт жалгын тогоо, давын тогоо, ар битүүний тогоо, ногоо нуурын тогоо зэрэг нэртэйгээр сүнсэн Галтуулын тогоонууд байдаг. Мөн 18 зүйлийн хөхтөн 39 зүйлийн шуу байнга болон нүүдлийн хэлбэрээр амьдардаг байх нэ. Байгалийн өвөрмөц тогтцтой 11.5 мянган га газрыг хамруулсан Хүйсийн 8 нуурын байгалийн цогцлборт дурсгалт газрыг улсын их хурлын 1995 оны 26 дугаар тогтоолоор баталсан. Нууранд очих зам бартаа ихтэй тул моройр өшдөг байсан ч өнгөрсөн жил нутгийн иргэд өөрийн хувийн хөрөнгөөрөө засварлаж машин явах боломжтой болгосон байх нэ. 3 дугаарт Төвхөн хийд. Богд зан базар 1648 онд 14 настайдаа энэхүү байгалийн өвөрмөц тогтцтой газрыг сонирхон таалж 1651 онд бясалгал үлдэх чулуун хантай жижиг байшин бариулсан бөгөөд түүнийг Дубхан буюу бүтээх байр гэж нэрлэжээ. Энэ үг нь явсаар өдгөө Төвхөн болсон байна. Өвөр хангай аймгийн Хужирт сумын төвөөс баруун хойш 40 км, Бат үлзийн сумын төвөөс 50 км-ийн зайд өндөр овоот буюу Шивэт дулаан хэмээх аглаг ой модоор хүрээлэгдсэн асах хадад тус хийд орших бөгөөд уулын билээс хийд хүртэл 5 км өгсөж хүрнэ. Өндөргийн зан базар тус хийд сууж байхдаа 1686 онд соён бүсгийн зохиож Адистедийн дээдийг харлагч тэргүүтэй зохиолоо айлдахын сацуу тэргүүний ус ургаж байсан гэгдэх гайхамшиг чүтэн дүрээ бүтээж ухааны оргил болсон хосгүй нандин бүтээлүүдэд уралсан байх нэ. Төвхөн хийдийг 1992 оноос улсын хамгаалтанд авсан ба 2001 онд улсын төсвийн хөрөнгө гарган хийдийг 4 сум 2 сувраг асралт хаалгыг нь анхны байс төрөх байдлаар нь сэргээн босгосон байна. Сүсгтэн олон Төвхөн хийдийг энергийн төв хэмээн нэрийдсэн ба эхийн умайгаар орж өлгийн хаданд өлгийдүүлэн дахин төрж хүстэй шивнийг хямроос сэргээдэг заншилтай. Орхны хөндийн соёлын дурсгал. Төв Азийн нүүдэлчин ард түмний өлгийн нутаг болсон Орхны хөндийн соёлын дурсгалт газар нь Архангай аймгийн хотонд Хашаат, Өвөр хангай аймгийн Хар хорон Бат үлзий Хужирт сумын нутагт 121.967 га газрыг эзлэн оршдог. Энд Төв Азийн 2000 гаруй жилийн турш нүүдэлтийн соёл иргэжлийг хэрхэн хөвсөж өөрчлөгдөж байсныг илтгэх хосгүй нандин дурсгалуудыг агуулсан байдаг. Тодруулбал 8 дугаар зууны үед Хөх төргийн Бэлэг хаан Культегийн нарт зориулан босгосон орхны бичээс бүхий хөшөөнүүд эдгээрийг Оросын археологчид 1889-1893 оны
малталтаараа нээсэн. Монголын эзэнт гүрний нийслэл хар урам хотын тойр уг хөндөд орж тоог өвөөдийн хооны амьдарч байсан 13-аас 14 дугаар зууны үеийн Монгол хааны ордны тойрыг одоо энэ эсхийг Монгол Улсын засгийн газрын 2006 оны 123 дахь тогтоолоор орхны хөндийн соёлын дурсгалт газрын хилийн 63 дугаар цэгийн газар зүйн байршлаар нь тогтоож дэлхийн өвийн хороогоор баталгаажуулсан. Дээрх дурсгал газруудыг аялагч жуулчдыг сонирхуулахаар орхон голын хөөг даган одоо 10 гаруй жуулчны баз үйл ажиллагаагаа явуулдаг. Одоо энэ орхны хүндэт чинь Монгол улсынхаа шинэ нийслэл хот хар орон хотыг барих гэдэг шүү дээ. Тэр нь одоо хийж баригдах юм байгаа. Баригдаад шинэ нийслэл хоттой болчихсон айхан л байна тий. Эрдэнэзүү музей. За Эрдэнэзүү үеийн талаар ярив. Одоо энийг ер нь манай монголчууд бүгд бараг үзсэн баг дүү. Энэ музей нь 16 дугаар зууны сүүлээр Монголын эзэнт гүрний нийслэл хар хормын туйран дээр барьсан бөгөөд 1580 он Автай сайн хааны дүү Төмөнхөн ноёнтой хамт 3 дугаар далай ламтай уулзаж түүний зөвлөсний дагуу хар хором хотын туйран дээр үлдсэн чулуу ханыг одоо зөөж авчраа одоогийн Эрдэнэзүү хийдийг босгосон түүхтэй хар хором хотын үлдэгдэл дээр тоосго ханых нь чулуугаар Эрдэнэзүү үеийг барьсан хар хором хотыг маань хятадууд 2 удаа шатаагаа тэгээ бодоо олгоцсон байхгүй юу. За тус хийдэн хөгжлийнхөө оргил үед 20 га талбай бүх үед 108 сууралт хэрэм хашаатай, дөрвөн талдаа асарт хаалгатай, 63 сүм дугны барилга байгууламжтай цогцлбор байсан. Харин 1930-аад оны хилмигдүүлэлтээр хийдийн барилга байгууламжийн ихээхэн хэсгийг эвдэрч сүйтгэсэн. За Эрдэнэзүү үеийг 1965 онд улсын зэрэгэлтээ шашны түүхийн сүм музей болгосон. 1990 онд орон нутгийн сүсгтэн олонны санал хүсэлтээр харгалзан үзэж шашны хурал мөргөлийн үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрсөн. Тус музейг одоо жил дунджаар 50,000 орчим хүн үзэж сонирхдаг ба 50% нь гадаадын жуулчид байдаг. Музейн сан хомрогт нийтдээ 7464 үзмэр эд үлгийн зүс хадгалагдж байгаагаас 120 нь Монгол улсын хосгүй үнэт бүтээл юм аа. Арцбогд бол Өвөрхангай аймгийн Богд сумын нутагт орших Арцбогд уул нь нийт 180 км үргэлжилдэг. Ноён өргөлдөн далайн түвшнээс дээш 2477 м өндөрт орших их баян уул юм аа. Дулаанбогд уул нь 2094, Зост уул нь 1580 м гэдэг энэ 3 юм салбар уулстай байдаг. За мөн энэ уул нь зүүн баруун өвөртөө 10 гаруй задгай ус горих булгатай учраас Арцбогд уул нь жилийн 4 үйлрэл манан татаж хур буун эдгээр нь усан сангуудаа тэтгэж байдаг байна. Дэлхийд ховор чүнчгэн оруу чулуу өнгөн гэрэлтэж үргэлж ховирч харагддаг содол болор хэмээн эрдний чулуу зөвхөн Арцбогд уулын нуруунд байдаг гэжээ. Одоо хөөргийг иддэг чүнчгэн оруу гэдэг чинь Арцбогд ууланд байдаг байна. За тэгээ энэ хүү ууланд эртний суг зураг, хадны бичиг, эртний хотуудын тойр, сүм хийдийн тойрууд их байдаг байна. Тэвш бол Өвөрхангай аймгийн Богд сумын зүүн хойд талаар салбарлан тогтсон хар хөрөн өнгийн хөрөм чулуун уулыг Тэвш уул гэж хэмээн нэрлэдэг. Энэ уулын эргэн тойронд булш хэрэгсвэр хадны сүг зураг нэн элбэг бөгөөд 1920-од оноос хойш гадаад дотоодын археологчид эрдэмтэд хэд хэдэн удаа очиж хайгуул матлах хийж иржээ. Энэ газар хүрэл зэвсгийн үеэс дундад зууны үед холбогдох 200 гаруй булш хэрэгсвэр хадны сүг зураг байдаг. Энэ ууланд мөн хүннүгийн булш бууган их байдаг. Эртний олон зуун сүг зураг дотор элдв, ан амтан, анчин гөрөөчөн, мал ажлын ахуй амьдралыг тусгасан дурголдог. Бууг янгэр адуу, тимээ нохой гэх мэтийн олон адгуу самтныг хонхоолгон цөхөж дүрсэлсэн байна. Энэ мэт олон сэдв зургуудын дотроос 4 дугуйтай морин тэрэг хөлдөж байгаа зураг хүртэл байдаг. Тэр нь маш их сонирхолтой. Энэ мэт Өвөрхангай аймгийн үзэсгэлэнт газар байдаг. Манай монголчууд ийшээ заавал аялаж үзээрэй гэж хүсье. Энэхүү аймгийн талаар баггүй хэмжээний мэдлэгтэй болсон гэдэгт итгэлтэй байна. За дараагийн бичлэг хүртэл түр баяртай манайхаа. Сайхан марцгаарай.